Өглөөний мэндийг хүргэе үзэгчдээ, үлзэтлүүдээс өглөө бүр үзэгч та бүхэндээ хүргэдэг энэ хүүхлээ ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид сүүлийн үед үлзэтлүүдээс зохион байгуулж байгаа Хаврын хит 2026 тоглолтын мэдээллийг үзэгч та бүхэндээ энэ хүүхлээ нэвтрүүлгээрээ дамжуулан өргөж байгаа. За тэр тусмаа бид Хаврын хит 2026 тоглолтод маань оролцох уран бүтээлчтэй урьж оролцуулан уран бүтээлийн сонин хачин болон тоглолтын талаар сэтгэлийг бид бүхэн хуваалцаж байгаа лээ. Өнөөдөр бидний урилгаар студид соёлын тэргүүний ажилтан Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Наран Цацрал өргөдөн оролцсон байна. Энэ өглөөний мэндийг хүргэе танд бидний урилгыг хүлээсэн баярлалаа. Өглөөний мэнд хүргэе. Цэнгэр дэлгэцээ үзэн суугаа та бүхэндээ шинэхэн сайхан өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр мэдээж уран бүтээлч хүнээс хамгийн түрүүнд уран бүтээлийн тухай асуух нь зөв болов уу гэж бодож байна. Таны хувьд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад харьяалагдаад хичнээн жил болж байна. Анх ер нь дуучны гараагаа хэдэн онд эхэлж байгаа? За би Хөвсгөл аймгийн их улс сумд төрж өсөж 10 жилээ төгсөөд 2005 онд соёл урлагийн сургуулийг дурын дулаач мэргэжлэр 5 жил Монгол Улсын гавьяа жижигчин найдалмаа дэд профессор соёлын тэргүүний ажилтан концерт мастерын их тул багшийн удирдлаганд ор 5 жилийн сурж төгсөөд шууд тэр төгссөн жилээ хил хамгаалах байгууллага Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга гэсэн энэ сайхан том айлд орж өдий хүртэл дуучнаар ажиллаад явж байна. За таны хувьд дуучин мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь юу байсан бэ? За манад бол яг урлагаар яваад урлагаар хоол олж идэх гэдэг тийм ээ. Тийм хүн ер нь бол байдаггүй. Зүгээр яг тусдаа өөрийн гэсэн дуулуул дуулчихдаг, хөгжим тоглолт тоглолцдог манай гэр бүлийнхэн тийм хүмүүс. Тэгээд намайг зүгээр мэдээ ороход л аав ээж хоёр зүгээр өөрсдөө нэг аав баскетбол тоглодог, ээж дуулдаг байсан. Тэгэл яг намайг мэдээ ороход л тайзан дээр дагуулж явж энэ тийм тоглолтод янз бүрийн зохион байгуулагдсан юм дэр ингэж явж байгаад намайг их урлагт дуртай болгочихсон юм шиг. Нэг мэтгэл урлагийн тайз руу гүйдэг, соёлын төв рүү гүйдэг тийм хүүхэд болчихсон байсан. Тэгээд л ер нь дуучин гэдэг мэргэжлийг сонгох. Тийм, тэгээ ер нь бол бас бүжиглдэг байсан. Тэгэхдээ нөгөө тухайд чинь би чинь амар өндөр ер нь үеийнхнээсээ тэгсэн чинь ийм өндөр бүжигчин байдаггүй маа гэдэг айгүй их нөгөө зориг мохож байсан. Тэгэнгүүт за бүжиглэхэ болоод ер нь дуулах гэдэг зүйлийг нь илүү их сонгож явсан. Дуучин хүн чинь мэдээж нэг дуулах авьяасаа байн л хөгжүүлж явах шаардлагатай байдаг юм. Тэгэхээр таны хувьд хоолойныхоо темперийг алдахгүй тулд ямар дасгал сургуультыг тогтмол гэдэг. Ер нь Хилийн цэрэг дээр ч гэсэн байнга л өрн сургуульд бэлтгэлтэй байдаг баг тийм ээ. Тийм бид нар чинь өглөө болгон цуглараад бид нар чинь бас цэргийн байгууллагатай тийм ээ. Мөрцтэй уран бүтээлч. Тэгэхээр өглөө болгон цуглаад нэгдээд ходрынхан ажлын хуваарийн дагуу нэгдэлтэй ээж ажиллаад төлөвлөд тусдасынхан ангид орж хувийн дасгал сургалтад хийдэг. Тэгээ яг зарим үед ихэнхдээ ажил дээр бидний амьдрал өрнөд өнгөрдөг. Хаяа бол гэртээ хувь уран бүтээлээ хоолоогоо дасгал хийх тийм үед байна. Ховор тэгтээ. За та оюутны ширээнээс гараал шууд энэ хил хамгаалах байгууллагад орсон гэдэг чинь шүү дээ тийм ээ. Тэгэхээр хил хамгаалах байгууллагт яг Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ер нь уран бүтээлчээр ороход ямар шалгуурууд даван туулж энэ их айлд ордог юм бэ? Энэ талаар бас манай үзэгчдэд мэдээлэл өгч магадгүй Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ирээд орох хүсэлтэй сайхан олон уран бүтээлчид манаас биднийг үзээ сууж магадгүй тийм ээ. За нэгт бол манай чуулга яг хувь уран бүтээлчийн авьяас чадварыг нь илүү хардаг. Дээрэс нь хамт олонч байх хамт олонтойгоо хэрхэн яаж харьцах тэр хүүхний хүмүүжлийг харьцааг хардаг. Тэгээд цэргийн байгууллагт тэр бүх хүнд хэцүү ч юм уу нэг юм даван тулах чадвартай ч юм уу тэр бүхнийг нь бас нэлийн хардаг. Ер нь олон жил дадлагын хугацаа гэж байдаг шүү дээ. Тийм хугацаа шаарддаг уу? За би нэг жил дагалдаа явсан. Гэхдээ цалингүй явж байгаад яг бүтэн жилэнд дараа цалингаа бүтнээр нь авч ясан байхгүй. Тэгээд тэр хугацаанд бол яг мэдээж залуу хүүхэд сонирхсан өөрийнхөө дуртай ажилд мэргэжилтэд явж байгаа. Тухайд цалин нэг бодоогүй. Тэгээд дараа нь бөө мөнгө орж ирэх нь вау гэж бодож ирсэн. Тухайд чинь бас нэг
300 мянган төгрөгийн л цалинтай байсан үе. За тэгээд мэдээж одоо нөгөө хил хамгаалах байгууллага гэдэг учраас нөгөө бусад дуучдаас илүү ялгаатай хил хамгаалах гэдэг одоо энэ байгууллагын нэр дор тийм ээ мөрдөстэй гэдэг утгаараа та бүхэн манаас нэлийн онцлогтой тийм ээ онцлогынхаа тухай ярьж өгч хоёрдугаарт хил хамгаалах гэж байгаа учраас ингээд нөгөө хилийн заставууд дээр очиж ингэж тоглолтыг одоо байнга зохион байгуулж явж байгаа шүү дээ тийм ээ энэ одоо дурсамжтай зүйлсээс бас манаас гэж тоолцож. За манай хил хамгаалах байгууллага чинь өөрөө их том байгууллага. Тэн дотор их том бүхэл зүйл ингэж одоо багтаж байдаг гэж би боддог л доо. Их орон тий. Их орныг хамгаалж байгаа эрд зэргүүд. Тэгээд их орон дотор байгаа одоо Монгол улсын иргэдийг ингээд нийтэд нь багтаачихсан байгууллага гэж би боддог л доо. Тэгээ би энэ байгууллагт анх юугаач мэдэхгүй дөнгөж төгсчихсөн оюутан орж исэн хил гэж юу юм, их орон гэж юу юм тий. Хилчээд гэж юу юм. Тэр болгоныг мэдэхгүй орчоод тэгээд яг орсон жилээ нөгөө нэг бариад гэдэг одоо нөгөө хилээ тариад хил орчмын иргэд хилчтэй ингэж уран бүтээлээ өргөж явдаг яг тэр юмд нь яваад бариад яваад тэгээд ус руу явсан. Тэгсэн чинь тэнд би юу ч мэдэхгүй хаана очооч мэдэхгүй явжсэн чинь ингээл хязгааргүй ингээл тэр талаар яваад лсэн эзэнгүү шахав тийм ээ. Тэгсэн чинь нэг уулын толгоороод гараад ирсэн чинь тэнд нэг буйтгаан нэг хэдхэн байшинтай нэг 10 хүрэхгүй хүнтэй хүн газар хүлээжсэн. Тэгээд намайг биднийг яваад очсон чинь тэр заставын одоо нөгөө захирагч нь бид нэрийг амар их гоё илтгэл өгч ингэж рапорт өгч ингэж бид нэр өгтөж авсан байхгүй. Тэгэхэд би хилчэд гэж мэддэггүй байжж тэрийг сонсоод миний дотор огшоод өөрөө ирэхгүй нүлэмс илгэнжсэн. Би тэрийг хизээч мартдаг. Хамгийн гоё дурсамж. Хил хамгаалах одоо яг хилийн цэргийн дуу бүжгийн чуулга маань одоо яг хичнээн уран бүтээлчдтэй ингэж бариад болж хэдэн хэсэг бариад болж юу явдаг вэ? Жилд ер нь хичнээн одоо застав дээр очиж тоглолт төлөвлөлдөг вэ? За янз бүр ер нь бол жилд 2-оос 3 удаа явах байна. Ер нь бол тухайн үеийнхэн байр байдлаас болдог. Одоо манай чуулгач нь за 150 гаруй одоо ингээд нэг янз бүрийн арын алам ч юм уу те ингээд 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Гэхдээ яг нөгөө дуулаач дуу анги бол 35 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Тэр бүх дуучин ингээд одоо 4 заставд ингээд 4 баригадад хуваагдлаа гэхэд те нэг баригад нэг 5-аас 6 40 ч юм уу те ингээд хуваагадаад явдаг. Заримдаа бүр хэсэгчлээ бүр богинохноор жоохноор нэг 440-та те 440-та ч юм уу ингээд жижигэн тухайхан байдалд зохицуулаад бариад ордог. Манай үзэгчид бас сонирхож магадгүй л нэг хилийн застав гэхээр яг тэндээ яг заставын би бүрэлдэхүүнээс гадна ард иргэдийн тухайн тоглолтыг үзэж болдго юм болов уу яд юм болоо гэдэг бас юм бодол төрчиж магадгүй тийм ээ. Ер нь яг ямар хүмүүс тэр тоглолтыг үздэг юм? Ер нь бол ингээл яг хил орчмын одоо хил орчмын иргэд чинь бидэрт нэг туслах хүчин гэж явдаг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө хил орчмын иргэд тэнд байгаа одоо хамрагдах хүрээнд бүгдэнд нь л ер нь бол урлаг соёлынхаа ажиллагааг түгээх зорилготой байх юм. Яг ингээ хилийн заставууд дээр очиод ингээ тоглож явж байхад таны сэтгэл одоо яг юундаа хамгийн хөдөлдөг вэ? Хамгийн түрүүнд бидрийг хүлээж авж байгаа одоо тэр хүмүүстэй хамаг гоё дээрээ хамаг гоё авцаа өмсчихсэн тэр жоохон хүүхдүүд те сараат ийм цагаан палаж өмссөн одоо хичнээн хугацаанд ч өмсөөгөө дарсан тийм ээ тэр ганган хувцснуудаа гаргаж ирээд бидрийг хамаг гоёороо л утаж хамаг гоё хоол цайгаараа хамаг бүхнээл барьдаг тэгээ сэтгэлээ дэвсдэг ер нь хилчин бүсгүүчүүд хилчдэрэл хамгийн их бахархдаг та. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга маань яг хэдэн оноос үйл ажиллагаа явуулж гисэн бэ? Дундуур нь бас нөгөө татан бүгдад ингээд бас буцаж эргээд сэргээд ингээд явж ирсэн шүү дээ. Манай чуулгач одоо 85 жилийн хой болсон. 85 жилийн төвхтэй том чуулга байгаа. Ард иргэдтэй энэ хүү сайхан одоо Монгол орныхоо бахархал болсон энэ сайхан хөвгүүдэд залуучуудад уран бүтээлээ хүрэхээс гадна мэдээж одоо хилийн цэргийн дуу бүжгийн чуулга дээр маань бас олон арга хэмжээнүүд болдог байх л та тийм ээ. Жишээлбэл одоо ямар арга хэмжээнүүд ер нь тогтмол зохион байгуулагддаг вэ?
За ер нь бол одоо ингээд бид нар хил дээр үйлчлэгээс илүү бас ингээд яг хотын барилалтай байж байгаа хугацаанд бол биднээс ерөөсөө нэг үйл ажиллагаа ерөөсөө тасардаггүй л дээ. Одоо ингээд манай хил хамгаалах байгууллага чи ямарваа нэгэн энэ тэнд ингээд нэг одоо үйл ажиллагаа зохион байгуулна тийм ээ. Тэгээ тэрнээс гадна одоо манайх өөрсдийн чуулга одоо нөгөө сурталчлах тий ард иргэдтэй сурталчлах үйл ажиллагаа гээл тэгэл энэ тентийн одоо сумд одоо нөгөө дүүргүүдээс зохион байгуулсан ажиллагаа тий улсаас одоо ингэж зохион байгуулж байгаа бүхэл ингээд одоо төрийн гэсэн хамааралтай ч юм уу тий бүхэл ажиллагаанд оролцож явдаг. Одоо сүүлийн үед бол манайх ч одоо төрийн дуулаар аягүйх одоо манай дуучид чуулга аягүйх явж байгаа тий. За тэгээ мэдээж энэ нэг олон уран бүтээл одоо төрийн ажлын хажуугаар хувь уран бүтээлээ хийнэ гэдэг бол одоо дуучин хүний хувьд мэдээж одоо олон ажлыг амжуулж байгаа нэг хэлбэр шүү дээ тийм ээ. Тэгэхээр таны хувьд одоо үлцэт телевизээс бас зохион байгуулж исэн цагаан сарын нэвтрүүлэг дээр аавын дурсам чимээ сайхан уран бүтээлээ бас өдөрч хүмүүндээ танилцуулж исэн. Энэ уран бүтээлийн тухай манай үзэгчдэд ярьж өгөөч. Яаж бүтчихсэн бэ? Ер нь яагаад та заавал аавын тухайд дуулъя гэж бодож исэн бэ? За баярлалаа, гоё асуулт байна. За би бол нөгөө одоо цэргийн уран бүтээлч бидэрт чинь нөгөө цаг нар их хуралдаа ингээд байж байгаа л одоо тэр одоо тийг одоо ингэ одоо иш яв одоо тоглолтоор яв гэл бүх юм тушаалаар тэрнээс гадна би чинь бас эмэгтэй хүн тийм ээ айл гэрийн эзэгтэй ээж миний уран бүтээл бас жоохон нөгөө үр хүүхэд ар гэргээд бас нэлээд хожуу хоошин тавигдчихсан явж байгаа. Яг хоо энэ аавын дурсам чимээгийн сайхан уран бүтээл яг анх яаж гаргая ч юм уу те миний уран бүтээл болсон юм бэ гэхээр би өвөө мэдэр өссөн. Буурал аавын хүүхэд. Тэгээд буурал аав маань намайг 4 анги тахад бурхны оронд батсан. Тэгээд би нэг тоглолтын дээр буурал авыгаа санахад би энэ дууг 10 жил тахта 4 ангидаа дуулж ирсэн. Тэгэл би ер нь бол тэгээд зэрэтлэрээ би ч үйлээ зэрэтэлж үйлээ ингээл яг ингээд сумандаа ингэжсэн. Тэгээд би энэ дууг ер нь бол би буурал авдаа тий энэ сайхан хавуудад заавал зориулт болно да гэж би бодоод 10 мэдгүй 10 жилээс хойш те хэдэн жил би яг энэ уран бүтээлийг өөрийн болгондоо гэж бодож авсныг одоо ингээд мэдгүй. Тэгэл би яг 2022 онд яг шийдээд яг нөгөө хүүхд мөхтэй ч юм уу те ажил ингээд ажлын завсаар яг нэг боломж нь бүрдээ. За энэ уран бүтээл рүү орё доо гэд орж уран бүтээлээ өөрийн болгож бий болгож те тэгээд хүмүүст гэж хүргэсэн байгаа. Одоо бас нэг клипнийх нь үйл ажиллагаа бас яригадаад явж байгаа. Одоо уран бүтээлийн одоо үг хөгжмийг бас ямар зохиолчдоос авч ирсэн бэ тухайгаар ярьж. За би аль нөгөө нэг энийг дуулантаа л гэд бодсон байснаас биш яг одоо зохиолч нь одоо ямар хүн хаана байдгийг бол гэж брохтоосоо бодож байгаагүй. Тэгээд дуулчихсан байсан чинь над руу нэг хүн чадар ороод иртээ. Тэгээ би ингээд нөгөө нэг телевизээр ингээд яваад цацагтаад хүмүүс нэлээд хүрсэн байсан. Тэгсэн чинь за чи энэ уран бүтээлийг ямар уран бүтээл, хэний уран бүтээл гэж бодож байна. Хаанаас авсан гэл тэгж байна. Оо яна би одоо энэ тэр гэж бодоогүй ингээд дуулсан штэ л гэтгсэн чинь. За наадах чинь манай ах зохиосон ая зохиогч нь байсан юм аа. Би одоо энэ уран бүтээлийг эзэмшдэг хүн нэ. Инх тайван гэж хүн наадах чинь зохиос юм аа. Гэт надад баг өөхт ярьж өгсөн. Яана тийм үү уучлаарай л гэдгсэн чинь чи үнэхээр сайхан дуулжээ. Надад үнэхээр их таалагдлаа. Ах минь уран бүтээлийг ингэж амилуулсан, ийм сайхнаар амилуулсан чамд баярлалаа. Чамд дуулах хэрэг нь би өгж байгаа шүү гэж тэгжсэн. Тэгээ би өө яана бас нэр ийм байдаг штэ гэд тухайд гинтчихсэн. За тэгэхээр үзэгчтэй бүгдээрээ одоо дуучин наран цацралынхаа аавын дурсамж нэг уран бүтээлийн хүлээн авсан сонсцгоё.
За түнхэсээ бүгдээрээ соёлын тэргүүний ажилтан Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Наран цацралын аавын дурсам шимэг уран бүтээлийг хүлээн аван сонслоо. Тэгэхээр дууг сонсож байхад бол үнэхээр одоо эрэгтэй хүнийг ялангуяа аавыгаа өвөөгөө төсөөлөн бодохгүй байхын аргагүй юм сайхан үг бүрийг одоо хүний сэтгэлд шингэтэл ингэж сайхан дуулж өгч байна. Тэгээд мэдээж одоо энэ таны үнэхээр сэтгэл зүрхэнд байсан бол ингээл бусад хүнд ч гэсэн одоо ийм мэдрэмж төртөл ингэж сайхан уран бүтээлээс гаргасан байхаа гэж бодож байна. Тэгээд та одоо түрүүн бас нөгөө уран бүтээл хөрхийн өмнө хүн бас аавыгаа дурсаад бүр аль таныг баг байхад хэдий бурхан болсон ч гэсэндээ одоо л ингэж сэтгэл зүрхэнд ингээ ярихаар ингээ цаанаасаа л нэг нөлмөс гарчих гээд штэ тийм ээ. Тэгэхээр бас яг энэ дээр нь бас таны одоо өвөөгийн тухай би бас жоохон яриулахын зүйтэй болов уу гэж бодож байна. Бас манай үзэгчдэд сайхан өвөөгийнхөө тухай бас хуучлаач гэж бодож байна. За манай буурал авчин би ч одоо буурал авраа угалдаг Наван сүрэн. Наван сүрэнгийн наран цэцэрлэл. Наван сүрэнгээд насаараа тээврийн жолооч хийсэн. Сайхан өндөр биетэй тийм хүн байдаг. Би буурал аваагаа мэдгүй эр хүний хамгийн дээд жишг юм болов гэж би боддог байхгүй. Тэгээд би яг тийм хүн шиг хүнтэй сундаа ч юм. Нэг тийм юм жишг тогтчихсон. Нэг тийм ноён нуруутай юмд барьцаалтаад байдгүй. Хүнийг хайрлаж тий хамгаалах ч юм уу тэр зүйлийг чин сэтгэл зүрхнээсээ яг бугтан байж идэг тийм эр хүнийг л би яг эр хүн гэж боддог гэж би яг тэр одоо буурлагынхаа юугаар л үнэлж бодсон л доо яг одоо нэг лимит хэмжээ гэх юм уу да. За манай буурал авчин бол хүнд тусч их тийм хүн байхгүй гэж хэлж чаддаггүй. Тэгээ байгаагаа л бүгдэнд нь барьчдаг манай юм ээ. За ч одоо тэнд л аваачаад өгчгөө бэзгээл ингээд нэг бага насны дурсамж нэгэ байж идэг. Тэгээд манай өвөө чинь асараа тэгэр хийж агаад тэтгэвртэй гараад баазад ажиллаж байсан. Тэтгэвртэй гар манай буурал авчин малчин болоо би чинь өвөө юм битагаа мал дээр гарч байгаа штэ. Тэгэл хоёлаа ингээл малд хамтдаа явна хашаа хийсэн туглын хашаа барьсан ч хоёлаа тайдун гангар гээл төлөө модоо хөрөөдөж байгаа л хоёлаа хоёр талд нь сууж байгаа л хашаагаа хийчдэг төлөө модоо хөрөөчдөг. Тэгэл би нэг усанд ингээл би ч намхан жижигхэн байсан. Тэгэл 10 витаминтай усанд зүрдэг амбарын үдэнд суучихсан. Миний хөө битгий хажуу тишээ далигаад вэ нурууч нь мөрөөлаа гэдэл тамбиад татчихсан гансад татчихсан сууж идэг. Тэгэл хоёлаа өвөл ч юм уу ингээл малтаа гарахаар би хөөхсөд буурал аваасаа би тэгэхэд нэг юм ер нь лавих юм сурч авч байсан юм л одоо ингэ бодоод хагаад. Тэгсэн чинь ингээд өвөл ингээд цаас их орно л доо. Тэгээ малд гарахаар гутлан дээр амирх цаас тогтоод гутал орчдөг. Тэгсэн чинь манай буурлаа гутлаа ингээд гарахаас өмнө ингээд гөлчитлэн таслал ингээд бүр гялгар болтлон таслал. Тэгсэн чинь тэр нь яадаг байсан чинь тэгэж гялаад л тоссон гутлан дээр цаас тогтоодгүй гутал нь ордоггүй байсан. Тэр учраас би сүгүүлдэл ойлгосон. Тэгэхээр тиймэр юм биш үү тийм ээ. Тэгэхээр миний буурлаа надад их олон зүйлийг сургасан тий. Хүнд хүчээр ажиллаас ухрахгүй байх тийм ээ. Тэгээ юу юм би одоо нэг аар гэртаага нэг юмнууд ингээд айгүй хийчдэг байхгүй. Тэгэхээр би тэр болгоныг би буурал аваасаа сурч ийсэн байгаа байхгүй. Нэг хэрэгтэй хүний гар харчихгүй хүн шиг нэг жишгэн байвал засчдаг ч юм уу те. Тэр болгоныг би буурал аваасаа сурч үлдсэн те. За тэгэхээр үзэгчтэй 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 19 цагаас Монгол бүхий өргөөнд үлцэл телевизээс зохион байгуулдаг Хаврын хит 2026 тоглолт маань ганцхан удаа тоглогдно. За тоглолтод бол энэ цагийн одоо шилдэг уран бүтээлчид хит уран бүтээлээ хүргэхээс гадна энэ жил бол шинээр орон нутгийн одоо театрын уран бүтээлчид болон Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулгаас маань анх удаа уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлогтой. За ингэснээр бол мэдээж одоо Хаврын хит, намрын хит тоглолтын маань цар хүрээ одоо уран бүтээлчдийн хүрээд хэлж байна гэж бид бүхэн харж байгаа. Тэгээд энэ хүү тоглолтод маань дуучин Наран цацрал маань бас оролцож аавын дурсам шимэг сайхан уран бүтээлээ үзэгч хүмүүстээ хүргэх байх. Өөр ямар уран бүтээл хүрэх вэ? Ер нь одоо үлзий телевизээс анх саналыг хэрхэн хүлээж авсан бэ? За би нөгөө нэг үлзий телевизийн цагаан сарын нэвтрүүлэгт аавын дурсамжийг нөгөө дуулж бичүүлчихэд тэгээд байжсэн чинь манай дараа надад тэгэхгүй юу үлзий телевиз чамааг Хаврын хитд оруулна гэж хэлээгээд тийм үү ямар гоё ингээд хүлээж авсан. Тэгээд тухайн үед чи ингээд орхицсан чинь над руу баахан дугаар залгачихсан. Би ч нөгөө нэг ижид төвшөө ингээд баг нурлууч юм ингээд явахаараа сүлжээ мүлжээ орон гарнаа санаа болчихно. Тэгсэн чинь баахан дугаар залгах нэг дугаар баахан залгачихсан.
Тэгсэн чинь ирээд байна уу гэдгсэн чинь яг намайг залгахчаа хооронд танаа телевизээс дахиад над руу залгахгүй. Би ингээд манайх ингээд үлзий телевизээс ярьж байгаамаа таныг ингээд хаврын хитэд ингээд урьж байгаамаа. Тантай ерөөсө холбогдож болдгүй. Би болохоор баг гуйлгаад байгаа мó. Холбогдож амжихгүй явж итэл цаа яринда ямар дугаар юм бол доо гэж итэл ингээд тат ингээд урилга өгөхгүй. Амар сэтгэл гаргаал ингээд ямар гоё юм бэ гэсэн сэтгэл надад хамгийн анх төрчихсэн. За тэгэхээр үзэгчид маань бас мэдээж одоо Монгол орны өнцөг булган бүртэйгээ үзэгчид маань дэлгэцэн давар гарч байгаа утсаас бас мэдээллийг аваарай. За тэгээд DD900 тусгай төлбөр цуг болон Univision-ы Unilive 88 тусгай төлбөр цугуудаар тоглолтыг бас тухайн өдрийн 19 цагаас шууд хүлээн авах боломжтой. Тэгэхээр мэдээж одоо өөрийн биеэр ирж амжихгүй үзэгчид маань энэ хүү тоглолтыг бас цэнгэр дэлгэцээрээ одоо буудан дээрээ тухлан суугаад юм үзэх боломжтой байна. Тэгэхээр таны уран бүтээлийг бас мэдээж нэг үнэхээр хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч чадж байгаа үнэн сэтгэлээсээ дуулсан бүтээл гэдэг чинь цаанаа л хүн төрхтэй хүртэл өөр шүү дээ тийм ээ. Тийм учраас л одоо манай телевизийн уран бүтээлчид ярилцаж байгаад бас аавын тухай, өвөөгөө магтан дуулсан эр хүний тухай энэ сайхан уран бүтээлийг нь бас сонгон оруулсан юм шүү гэдгийг бас хэлэхэд таатай байна. За баярлалаа танаа телевизийн хамт олонд ажилд нь хамгийн гялалцсан их амжилтыг хүсье. За тэгээд нэвтрүүлэг маань хараахан өндөрлөг болоог байна. Тэгэхээр бас нэг асуулт асуумаар ингээд та түрүү хэлсэн шүү дээ. Ингээд завгүй одоо ингээд ийш тийшээ явж хахад мэдээж нөгөө ээж хүний хувьд одоо та чи хэдэн хүүхэдтэй лээ? За би 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхээс алдар тэхийн одон 2 дугаар зэргийн одонг гардаж авсан. Тэр үед бас л нөгөө нэг завгүй ээж, зэргийн ээж те. Нөгөө би бараг жилийн өмнөөс л ингээл дээлний дээлний завгаараа ярьжсэн боловч нөгөө бариад хөдөө орон нутгаар тоглох гээд энэ бүх завгүй ажлын дундуур нөгөө дээлээ хэлгэж амжаагүй. За тэгжээтэл одоо буурал ээжтэйгээ яриад одоо яах вэ их үү гэсэн чинь цэргийн хувцас тоглолтын хувцас өмсч ичээгээд нэрээ боддог бодол те ингээ бодсон. Тэгсэн чинь нэрэл би одоо өмсөх өөр хувцас байхгүй юм чи би цэргийнхаа тоглолтын хувцасыг өмсөд алдар тэхийн одонгоо авсан. Тэгэхэд тэр үед цахим орчноор маш их шуугсан ийм гоё цэрэг хувцастай алдарт ийж ингэж одонгоо гардаж авлаа гэд маш их хэдэн сар бас аяг шуугч давалгалсан. Тэгээд мэдээж одоо ээж хүний хувьд одоо энэ шагналыг авна гэдэг бол хамгийн нэр хүндтэй хамгийн гоё нөгөө ямар ч арын хаалгагүй шагнал гэдэг шүү дээ тийм. Тэрэн шиг одоо хүүхдүүдэд дөрвөн хүүхдээ ингээд төрүүлж өсгөхөд мэдээж таны ханийн оролцоо мэдээж нөгөө нөхөртөө итгэх итгэлийн улмаас энэ одоо дөрв буюу түүнээс дээш хүүхдүүдийг төрүүлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ханыхаа тухай бас манай үзэгчдэд ярьж одоо цухасган турдаж өгөөш. Тэгээд мэдээж одоо нөгөө буурал ээж нь бас хүүхдүүдийг хардаг болоо гэж бодож байна. Таны ард юу яг хэн байдаг вэ? За манай буурал ээж ч одоо 80 гарсан эрд өхөж яваа буурал би дарханд амьдардаг. Тэгээд одоо яг манай нөхөр бол одоо бас тээврийнж болооч. Миний ер нь эргэн тойрон орчинд манай хүргэн ах нөхөр одоо нөхрийн ах дүүнэр ч юм уу те. Тэгэл манай буурал аав маань гэл ер нь бол дандаа тээврийнж болоочтой. Тийм. Тэгээд яг энэ бүхний ард манай нөхөрч бас олдохгүй штэ. Тээвртэй явчихна. Энэ бүхний ард маш их ажлыг өөр хүмүүсийн минь угалж өгдөг. Өсгөлтсөн хүн бол ээж минь. Сайхан хүүхдүүдийг минь багаас нь өсгөж надтай хамт намайг дээш тийшээ баргаад явлаа гингүүт хурж ирээд хүүхдүүдийг минь харж хамаг одоо арын албыг ингэж зохицуулж наашин жашин болгодог ээж минь би аав минь би. Тэгээд энэ хоёр сайхан хүнтэй маш их баярлаж те би одоо ингээд таяргүй бол би заримдаа бүр гар мухардаад хашгирахад хэцүү бас тийм үед гарна штэ. Таяр минь байдаг тулдаа би бас энэ цэргийн завгүй ажлыг маш ихээр нугалж явдгийн шүү. Баярлаа гэж хоёроо гэж хэлмээр нь бас нөхөртөө намайг ойлгож үргэлж дэмжиж юу дутагдж гэн юу болохгүй байх гэж намайг үргэлж дэмждэг. Бас саньдаа баярлаа. Тэгэлгүй яхав. За тэгээд одоо тоглолтынхаа талаар бас соёл ирэж байгаа цогсгонд ордъё. Таны хувьд одоо үлзэл телевизийн хавар намны тоглолтын талаар ер нь үзчихв үү эсвэл үзэж байгаагүй л ер нь сурах сонсч юу ямар хуу тоглолт болдог гэж бодож байна. Мэдээж бас нэг бага хэмжээний судалгаа ч юм уу байна тийм ээ. За би чинь бол одоо телевизээр үзнэ гэдэг бол өстой. Үнэхээр бодлоод би ч одоо нэг ганц амралтын өдөр нэг 5-10 минут телевиз үзвэл бараг их юм. Гэтэ би бол хаврын хит намрын хитийг бол
жил болгон үзэж чадахгүй ч гэсэн маш цөөхөн одоо нэг тэдэн оных ч юм уу тийм яг тоглолтуудыг бол үзчихсэн. Дандаа сайхан арт түмний хүртэл болчихсон, танил болчихсон сайхан дуучид, уран бүтээлчид сайхан уран бүтээлүүд явдгийг би их олон харж ирсэн. За тэгээд 2026 оны 5 дугаар сарын 5-нд Монгол Бүхий өргөнд болох энэхүү сайхан хаврын хит 2026 тоглолтын дээр удахгүй уулзцай тэгээд үзэгчдтэй хандаад бас та юу гэж хэлмээр байна. Тэгээд ер нь бол одоо уран бүтээлч хүний бас олон зэрэгтэл дунд уран бүтээлээ хүргэнэ гэдэг бол маш сайхан энерги авдаг юм зүйл гэж бас боддог. За үзэгч та бүхэн минь одоо өөрсдийнхөө сонсох дуртай, дуулах дуртай, одоо магадгүй харах дуртай ч юм уу өөрсдийнхөө шүтэж явдаг сайхан уран бүтээлчлийг одоо дэрэгдээс нь харж дуртай дууга хамтран дуулж дуулахыг хүсвэл энэ сайхан 5 сарын 5-нд болох хаврын хит гэсэн сайхан тоглолтод хүрэлцэн ирж одоо бид бүхэнтэй хамтдаа дуулж тэр үчийг аз жаргалаар алга ташаалтаар дүүрэн өнгөрөхийг хүсье. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Таны уран бүтээлийн замд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Хамгийн гол нь эрүүл байхыг хүсэн өрөөё. За маш их баярлалаа. Та бүхнийхээ ажилд өндөр амжилтыг хүсье. Зэнхэр дэлгэцээ үзэн суугаа. Монголын арт түмэн бүгдээрээ эрүүлэнх сарвал тунгалаг байх болтугай гэж хүсье. Ингээд та бүхэнтэйгээ 5 сарын 5-нд Улзаа телевизээс зохион байгуулж байгаа хаврын хит гэсэн сайхан 2026 гэсэн сайхан тоглолтоор та бүхэнтэйгээ уулзахад туйлын их баяртай байгаа. За баярлалаа үзэгчдээ. Их хөвглийн ярилцлага нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард соёлын тэргүүн ажилтан Хэлэн цэргийн дуу бүжгийн гоцлол дуучин Наран Цацрал өргөдөн оролцож үзэгч та бүхэндээ бас өөрийнхөө одоо хил хамгаалах байгууллагад ажилладаг түүхээсээ за одоо энэ байгууллагад ажилладаг одоо бахархам сайхан түүхүүдээс хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд энэ хөвглийн ярилцлага нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна үзэгчдээ.